Өнөөдөр бид өндөвчний анатомийн бүтэц болон физиологийн үйл ажиллагааны талаар мэдэж авах бөгөөд өндөвчийг латинаар овариум эсвэл офорон гэж нэрлэдэг. Өндөвч нь бэлгийн хос булчирхай бөгөөд хэлбэр хэмжээ наснаас хамаарч өөрчлөгддөг. Бэлгийн байжилтын үе зовиндуу хавтгай хэлбэртэй болдог бөгөөд дундаж хэмжээг нь тодорхойлоод үзэхэд урт нь 3-5 см, зузаан нь 0.7-1.5 см, жин нь 5-6 г байдаг. Өндөвчний гадар нь олон жижиг сорив хонхортой, улаан бууралт өнгөтэй байдаг бөгөөд 35-40 наснаас эхлэн өндөвчний хэмжээ багасж эхлэх бөгөөд 40-50 насны хооронд өндөвч эргэх хөгжилд орж агшин 2 дахин бага хэмжээтэй болдог байна. Өндөвч нь 2 гадаргуу, 2 ирмэг, 2 төгсгөлтэй бөгөөд ард тийш харсан чөлөөт гүдгэр ирмгийг марго либер, урагшаа харсан шулуун өтрээний өргөн холбоостой наалц ирмгийг нь марго мезоварикус гэж нэрлэдэг. Өндөвчний дээд төгсгөлийг умайн гуурсны төгсгөл буюу extremitas tubaria, нилээд мохоодоо төгсгөлийг нь умайн төгсгөл буюу extremitas uterina гэх ба умайтай ligamentum ovari propriumаар холбогддог байна. Өндөвчний чөлөөт ирмэг дээр өндөвчийг дижээдэг хоёр артерийн хамт ирэх дүүжин маягийн солих холбоосыг ligamentum suspensorium ovari гэдэг бөгөөд умайн өндөвчийг хооронд нь холбогддог өндөвчний өөрийн холбоосыг ligamentum ovari proprium гэж нэрлэдэг. Өндөвчний дотоод бүтцийн талаар дуртахад өндөвчний бодис болох строма оварын өндөвчний холтослог буюу кортекс овари суудсан мэдрэлүүдийг агуулсан холбогч эдээс тогсон тархилэг буюу медула овари болон завсрын эдээс бүрддэг байгаа. Физиологийн процессын талаар товч дуртахад гипоталамус нь gonadotropin releasing hormone буюу гонадолиберийн даврыг ялгаруулах бөгөөд гонадолиберийн давар нь өнчин тархины өмнөд хэлтрээс фолликул идэвхжүүлэгч давар болон лютеинжүүлэгч давруудын ялгаралтыг нэмэгдүүлж өгдөг байгаа. Ингэснээр өндөвчний мөчлөг эхэлнэ. Өндөвчний мөчлөг нь бидний мэдгээр фолликулийн үе, овуляцийн үе болон шар биеийн үе гэсэн 3 үе шатнаас тогтдог бөгөөд өндөвчний мөчлөгийг маш товчхон ярьж өгөхөд фолликул идэвхжүүлэгч давруудын нөлөөгөөр өндөвч нь цэврүүнүүд буюу фолликулууд өсөж хөгждөг. Эдгээр өсөж хөгжиж буй фолликулууд нь болохоор эстроген даврыг нийлэгжүүлдэг байгаа. Товчхондоо тэдгээр нийт фолликулуудаас нэг доминант фолликул амьд үлдэх бөгөөд бусад фолликулууд нь сүнрэлд ордог гэсэн үг юм. Овуляцийн үе шатнд доминант фолликул нь LH surge гэх процесст өртөх бөгөөд энэхүү процесс нь болохоор 24-өөс 36 цагийн турш үргэлжилдэг. Энэ нь бие гүйцсэн цэврүү маань коллагеназа болон бусад идэвхтэй энзимүүдийн тусламжтайгаар задарч түүний доторх шингэн болон үндгээс гадагшлах үйл явцыг хэлдэг байгаа. Шар биеийн үеийг дараагийн слайдн дээр илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх болно. Сая ярьсан зүйлээ анатомийн түвшинд илүү наривчлан авч үзэхэд өндөвчний холтослогт хөгжлийн янз бүрийн үе шатнд буй өндөвчний цэврүүнүүд оршдог бөгөөд цэврүү нь эхний шатандаа холбогч эдэн бүрхүүлийн дотор байрлсан дан хучуур эдэн бүрхүүлтэй. Анхдагч үндгийн эсийг агуулсан цэврүүг примордиал цэврүү гэж нэрлэх бөгөөд эмэгтэй хүүхэд ихээс төрөхдөө 400,000 орчим примордиал цэврүүтэй төрдөг. Бэлгийн байжилтын үеэс эхлэн үндгээс хэмжээгээрээ томрох боловч гадуураа дан хучуурыг дээр хүрээлэгдэн төвдөө байрлаж бүтэц хэмжээгээрээ бусдаасаа ялгарах жижигвтер цэврүүг анхдагч цэврүү гэдэг. Цэврүү цаашаа өсөж хөгжих тусам түүний гадуур хүрээлсэн гадар болон дотор гэсэн хоёр холбогч эдэн бүрхүүл нь тека фолликули экстернат интерна үүсгдэг. Ийм бүтэцтэй болсон цэврүү хоёр дахь цэврүү гэж нэрлэдэг. Учуур эдийн ханын цусаар шахагдсан хэсэгт үндгээс байрлах ба түүний эргэн тойрон гүдгэр хүрээ үүсдэг. Үүнийг нь cumulus operus гэж нэрлэдэг. Энэ цэврүүн дотроо нэг хөндийдөө шингэнээр дүүрсэн байхыг нь болохоор 3 дахь цэврүү гэж нэрлэдэг. Энэ үе цэврүү 1 см хүртэлх голчтой байдаг. Гүйцэд боловсролсон цэврүүний ханан нэмгэрч хагарахад зэрэгэлдээ орших ostium abdominale tubuteriнагийн ойролцоо үндгээс цэврүүний хучуур эдийн хэсэг доторх шингэн хамт хасгардаг. Энэ үйл явцыг овуляц хэмээн нэрлэдэг байна. Шар биеийн үеийг сая дэлгэрүүлж ярина гэсэнчлэн үндгийн эсээс үлдсэн цэврүүний ханан хумигдаж хөндийн цэврүүнээс үлдсэн хучуур эдээр дүүргэгдэж судасчна. Үүнээс шар бие буюу корпус лютем хөгждөг. Хэрэв үр тогтсон тохиолдолд шар бие жирэмсний бүх хугацаанд хадгалагдахаас гадна 2 см хүртэл томордог. Хэрвээ үр тогтоогүй тохиолдолд шар бие хатангарших буюу холбогч эдээр солигдож цагаан бие корпус альбикансыг үүсгэдэг. Цаашд
Өндөвчний цусан хамжийн талаар ярихад артерия утерина болон артерия аорика нь лигаментум суспенсориум аори болон лигаментум латум утери дотор өнгөрч өндөвчний марго мезоварикус ирмгээр явдаг. Венийн цус нь харин плексус аорикус цуглаж вена аварика болдог байгаа. Өндөвчний тунгалаг нь нодын лимфатик илумбалис цуглуулагдана. Өндөвчний мэдрэлжүүлэлтийн талаар ярихад plexus aorticus abdominalis, plexus hypogastricus inferior-ийн үүсгэсэн vegetative сүлжээ болох plexus auricus юм а. Анхаарал тавьсанд баярлалаа.